Энти аймгийн нутагт хуучнаар бол манай Цэцэн хаан аймгийн Цэцэн хаан хушуундаа багтдаг Баян хотог сумын нутагт төрсөн. Тэгээд намайг төрөхөд бол хувьсгал ардын хувьсгал ялаад 5 жил болоод байсан 1926 он байж тээ. Тэгээ миний нутгуул яг хуу дорнд Монголын одоо тал хээрийн бүсэд оршдог уулустай говь хангайтай сайхан нутгаа. Манай сумын хойцохыг бол манай алдарт хэрлэн мөрөн одоо имжиж зүүн тийшээ урсдаг тахилгатай Баян хотог уул, Баян уул, Баян эрхтэй энтергээд тахилгатай олон уултай хойдлаараа бол одоо хүртэл хотоор нэрийн авч одоо хот нь алдарсан өндөр хаан уул гэж сайхан тахилгатай ийм уул байдаг. Цэцэн хааныхан гэж одоо алдарсан ийм нутаг их хурдтай гашрын одоо хурд манай сумбал гаширтай энэ төр бараг залгаашгүй их хурдтай ард түмбэл одоо морь үйж уралдуулдаг сайхан эмээл хазаар эрхмэлдэг. Ер нь зүгээр төрсөн нутаг дээр жалгай үзэл гаргаж иж бид юм бүтээх надад бас тэгж бодогддог. Арасул гамцаатай бол ер нь Дагестаныг л миний нутаг гэдэг. Ер нь тэр одоо гайхамшигтай хэлдэг шүү дээ. Тэгвэл хүн төрсөн газараар тэр бахарахгүй юугаар бахарах. Тэгээ яг хуу Монгол бичиг одоо сусны хүчиндөл бас одоо нэг ажил залгуулах гэдэг юм уу та ийм болсон байгаа юм л да. 39 онд одоо сумын төр сургууль гэж байгуулагдаад тэнд очиж суралцсан байгаа юм. Тэгээд учраас би сумын сургуульд одоо хуваарлагдж очиад тэгээд Монгол бичиг сайн мэдхийн чинь тэгээд дороо одоо тэнцээг 13 настайд багшийн ажил одоо хийсэн байгаа юм. Тэр 1943 онд манайхан ноот залгасан байгаа юм. Тэг чин ноот бол их хэрхэм зүйл байлаа. Тэгээ энэ одоо энэ маань урлагийн гавь зүтгэлтэн төрийн шаналт Бярва багш маань бол тэнд Энти морин баригадад хөгжмийн өдөрдөж дараагаар ажиллаж ирсэн. Тэгээд манай хөлөө энэ захиргаа тэр хүнийг одоо урьж ноот бичиг заалгасан ийм хүн. Тийм учраас Бярва багш гэж маш хүндэлж явдаг. Миний хамгийн анхны магтуул
1950 онд эх орон гэж тийм магтаа бичигдсэн сүүлдүүлээ эх орон Монгол орон Батар Шүтгэн энтер гээд 91 10 гаруй магтаанууд байж дуулагдсан юм байгаа. Тэрний хажуугаар киноны өгчм чимгэл бичих ийм ажлыг одоо бас хийж байлаа. Миний кино 91 баримтат уран сайхны энтергээд 20 кинонууд байдаг. Энэ үний хөгжмөд одоо нүгэл буян моторын дуу тэмцэл өглөө энтергээд та бүхэн бол үздэг тийм киноны хөгжмийн чимэглэлийг хийсэн л дээ. Амьдралч олон тал байна. Хөгжмийн тал бас байдаг гэж би ойлгодог. Одоо зүгээр бид нар ярьдаг л да онлын талаас нь бол ухаандаа одоо хөгжмийн дуу аваа, хөгжмийн бус дуу аваач гэх юм уу? Тэгтээ тэр чинь нийлэмжтэй л одоо ухаан алдаан дуу гэдэг тийм ээ? Сагшуурга юм чинь манай сонгодго одоо зохиоч хийсэл байдаг, цагаан цахих тэр чинь хөгжмөд л бууж байна. Битгооны одоо зургдугаар симфони пасторальны симфони ухаанда одоо хай сайхан ихтэй ухаан сонсохдоо оноо зохиоч юм хийсэн байдаг. Ухаан дээр би бол хөгжмийг амьдралтай холбож үздэг. Тэрнээс дангаар нь авч үзэхгүй. Холлоос гүйдэлтэй борлог минь сулдаган хамж оролоо голос хайртай амраг минь шөндөө гэрэлтэн царайлагдаа голос хайртай амраг минь шөндөө гэрэлтэн царайлагдаа сэрүүн будгийн уусанда цэдмэг тэнгэр гэрэлтэх шиг сэтгэлийн хайртай амраг минь энэхэн холоос санагдана Тэгээ миний гол бодож явдаг бол их урлаг одоо хөгжүүлэх үндэснийхээ урлагийг хамгаалж явах ялангуяа тэгээд одоо нэг даяар шил энтергээд ярьж байна. Тэгээ энэ олон улсын хурал зөвлөгөөнд дээр ч одоо оролцоход бас үндэснийхээ одоо бүтээлүүдийг үндэснийхээ зан шил үндэснийхээ соёлыг бас даяар шилд уусгачихгүй байх ийм бодлого бол байдаг юм байна лээ. Манай одоо мэрэгцүүлч одоо бас ярьж л байгаа юм нэг. Тэнийг бас хамгаалж үлдэхэд заримдаа бэрхшээл гардаг болтой байгаа юм. Манай
судалла бишо ар онмас такия бишигэ